Та ер нь яах гэж энэ холбооны ерөнхийлөгч байсан? Залуудаа сайхан амьдрах гэж. Нөгөө зэгтээ бас таны хийсэн ажил үү? Тэр миний хийсэн ажил. Тийм. Ингээд ярихаар чинь та нэг намдаа ууралсан ч юм уу, гомдсон ч юм уу, өста харуулнаа гэсэн маг юм харагдаад. Би ер нь бүх намуудад ууртай байгаа. За. Зөвхөн арц намд бүх намуудад. Тэгээ 600 сая төгрөгийг яг бүтэн зарцуулсан юм уу? Бүтэн зарцуулах байх. Тэгэхдээ сонирхлын зөрчлийн тухай хуулийн дээр болохоор та тухайн ажиллаж исэн газартаагаа мөнгөн дүнгээр гэрээ байгуулж ажил авах ёсгүй юм л шүү дээ. 2 жилийн хугацаанд. Тэр нь бол яг хуу бидний алдсан алдаа байж магадгүй. Тэгэхдээ одоо юу гэдэг? Тэр та аюултай тэмцэх газар очих нь шүү дээ. Үгүй яг хуу очин л үз. Ямар идэж уусан юм баг шүү. Мэдээж хуулийн нэг залт зөрчсөн гэдэг үлд нь гаргуу тэрнийхээ дагуу хариуцлага хүлээх юм шүү дээ. Тэргүй болоод өнгөрцөн. Болоод өнгөрсөн юм дээр одоо би юу гэдэг? Улс төр шинэ манлайлагч гэдэг нэг шоу болоод явагддаг л да. Тэнд орж байгаа тэр залуучуудад одоо за монголчууд бүгдээрээ гэж туйлшрахгүй. Ямар ч байсан дийлэнх хувийн дургүй байна. Залуучууд улс төр рүү орох гэж яарах юм а тэрний оронд ажил хийлдэ, амьдралдаа гэсэн үзэл бодол нэлээд давмгай явах юм. Та юу гэж бодож байна? Өнөөдрийн байгаа улс төрчид чинь улс төрөөч хийдэг, хулгайгаач хийдэг, тэ хүүхнийг ч эргүүлдэг ийм хүмүүс байгаа шүү. Тийм учраас өөрөөр хэлбэл тэртээ дэргүү төслөө явуулсан ч гэсэн сайхан бэлэгт дараа нь хууль зөрчсөн байвал хариуцлага тооцохгүй чамааг ингээд өршөөчж байгаа шүү гэж хэлэхгүй л байгаа шүү. Тэгтэл яагаад ингээд нэг сүүлийн 8 жил явсан аргаар энэ сайхан бэлгийг дэгэт гэдэг. Сайхан бэлгийг ч юу вэ? Яагаад сайхан бэлгийг өмөрөд байгаа? Монголын засгийн газрыг яагаад дэгэт гэдэг вэ? Тэгэхээр сайхан бэлэг та хоёр яг нэг юмд яваад байгаа байхгүй. Үгүй явна шүү дээ яах юм. Бид хоёр чинь тэртээ дэргүү олон ажил дээр ингээд бие биенийхээ давуу талуудыг мэддэг болцсон тий. Бие бинийгээ бас юун дээрээ оруулж ирэх үү, юун дээрээ холхон байхгүй гэдэг мэддэг болцсон. Ийм л найс